Харж агсаалдаг гэдэг тийм одоо санхүүгийн яал байдаг. Энэ зүйл бол бүрэн алга болж ойлгож болно. Жишээлбэл гар утасныхаа лизингийн төлбөрөөсөө болоод 6 жилээр ямар нэгэн банк болон банк бус санхүү байгууллагатай харилцааны иргэнээс шууд хаачдаг. Нэгээс санхүү ял үүрэлждэг. Энэ тогтолцоог бол арилгаж байгаа гэж ойлгож байна. За хоёрт нь бол одоо зээлээ сахилах бацтай төлдөг иргэдэг, нэгээс санхүүгийн сахилах бацтай иргэдэг илүү урамшуулдаг системд орж байгаа. Ямар байдлаар урамшуулах вэ? Илүү одоо зээлийн хүүн бага, урт хугацааны одоо дээрээс нэмээд барьцаан хөрөнгө шаардахгүй тэмд санхүүгийн бүтээгдэхүүнүүд үүснэ гэж ойлгож болно. За гуравт нь бол ипотекийн зээлтэй ч хамаарна. Заавал урчлагаа төлбөр төлж ипотекийн зээлд авна орно гэсэн зүйл бол ерөнхийдөө бол бас арилж байгаа гэсэн үг. Нэг өснөө одоо энэ систем өөр санхүүгийн систем өөрөө тийм онооны систем рүү орж байгаа. Нэг өснөө зээлдэгчийн зээлдэх зэрэглэлийн оноо гэдэг. Англиар болон гадаад улсын хэлдгээр кредит скоринг гэдэг. Энэ кредит скоринг өөрөө орсноор бол нийт одоо банк санхүүгийн байгууллага системийнх нь зээлийн хөө буурдаг тийм одоо олон улсын практик харагдсан. Жишээлбэл Ануугийн нэгдсэн улс бол 1989 онд кредит скоринг шилжснээр 10.2% зээл нь 8.5% буурсан. За бидний сайн мэддэг Солонгос улс бол 2000 оны ихээр бол бас энэ кредит скоринг системд шилжснээр 9.3% байсан зээл нь өөрөө 6.5% орж буурсан. Мөн бус улс орнууд яг адилхан жишг байгаа. Тэгэхээр Монгол улс ч гэсэн энэ жишгээр бол дундаж хугацаанд бол зээлийн хөө 2-4% буурахтан болцоо нэгдэж байгаа. За хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл үүнтэй холбоотой санхүүгийн хүртээмж иргэдэд илүү хүртээмжтэй болж ойлгож болох юм аа. Энэ бол шинээр үүсэж байгаа систем биш. Бүхэл одоо зах зээлийн эдийн засгийн улс орнууд санхүүгийн зах зээлийн хөгжсөн улс орнууд энэ кредит скоринг системээр үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож болно.